За сайн байцгаана уу. Өмнөд Монгол подкастын ээлжид дугаар хийж байна. За хэд хоногийн өмнө 2-7 хоногийн өмнө 7 сарын 16-нд тийм ээ Америкийн нэг том институт байна л да. Хаасан институт гэж. Тэгээ тэр нэг одоо илтгэл гаргасан. Энэ талаар бид нэг ярилцъя гэж бодож байна. За уг институт бол Америкт нэлээд том, ер нь одоо нэлээд том судалгааны төвийн нэг тий. Тэгээд ямар сэдвээр ямар илтгэл гаргасан бэ гэхээр коммунизмын дараах хятад улс нь гарч игтэй. Ер нь хятадын коммунист намын дараах хятадд одоо бэлтгэж байна гэсэн тийм тайлан гаргасан байна л да. Тэгээд уг тайланд бол Хятадын коммунист намын дэглэм нурн унс нь тохиолдолд Америкийн эрг баригчдад тийм ээ зөвлөмж өгөх тийм нэг илтгэл байна. За энэ илтгэлд бол тэгээд Өвөр Монголын талаар бол асуудлын тусгай хүндсэн байдаг. Тийм учраас бид нар ярилцъя гэж бодсон юм аа. За Хятадын коммунист нам дэглэм нурн унсхын тохиолдолд тийм ээ өвөр монголчууд тийм ээ тусгаар тогтноо тунхаглал тохиолдолд ануугийн засгийн газар тийм ээ дэмжихэд бэлэн байх ёстой гэсэн тийм зөвлөмж өгсөн. Энэ нь бол ер нь Америкийн түүхэн наанхудаа өмнөд Монголын өвөр Монголын тийм ээ тусгаар тогтлыг дэмжихэд бэлэн байна гэсэн анхны ядахтаа нэг одоо судалгааны сэдв болсон байт юм байна. За энэ илтгэлд бол Өвөр Монголын талаар бол ер нь 3 сонголт байгаа гэд дурдж байгаа. Нэгдэх юм бол тусгаар байдал олж авах тий. Одоо нэг тусгаар улс байгуулах гэж байгаа л да. За хоёр дахь нь бол Хятадын нэг хэсэг хэврэн байж тийм ээ автономид байдлаа хэврэн байлгах. За гурав дахь нь бол хурш Монголтой дахин нэгдэх ийм нэг 3 сонголт байна гэж бичиж байна. За ер нь уг илтгэлд тийм ээ одоо нэгсэн улс байгуулахад бол хамгийн их боломжтой шиг санагддаг боловч яг нарийн судлахаараа тийм боломж нь тийм сайн биш гэж үзэж байна. За миний хувьд бол одоо Хятадын нэг хэсэг болж тийм ээ өөрт нь асах маягаар авч явах юм бол өстэй мөхөл нэг л зам байд. Тий яг бэ хэрэг 1947 онд Өвөр Монголын өөр танилцсаар нь байгуулсан шүү дээ та нар мэдж байгаа. Тэгээ одоо байгуулагдаад 80 жил хүрээгүй 78 жилийн хугацаанд тийм ээ Хятадууд Өвөр Монгол юу хийж байлаа. За хичнээн Хятад иргэд цагаач иргэд Хятад руу Өвөр Монгол руу шургууллаа тийм. За тэгээд 2 ч удаа геноцид ажиллагаа явуулсан. Тэ. Одоо нэгдэх юм бол өвөр ардын намын малтаг тийм хөтөлгөөнөөр тийм ээ. Одоо Улаанхүү тэргүүтээ Өвөр Монголын Монгол дараг эрх барьчдын бүгдийг цохож унгаад тийм ээ. Оронд нь Хятад эрхий булаасан штэ. Түүнээс болоод энэ хөдөлгөөнөөр тийм ээ одоо малтаг хөдөлгөөнөөр тухайн үед өвөр монголчууд бол 1,400,000 байд. Харин 340,000 нь хар гэрт хорсон. Тэгээ 120,000 хүний тийм ээ эрендөв зэрэндөв болгоосон 30,000 хүний алсан шүү дээ. Тэгэхээр эн чинь бол яг гарахгүй геноцид. За даанч харамсалтай тухайн үед интернет байхгүй гадаад ертөнц бид нарын зовлон им мэдсэнгөө өнгөрсөн юм аа. Хоёр дахь геноцидыг бол та нар бүгд мэдж байгаа. Тэгээ 3 жилийн өмнө тийм ээ Монгол хэл бичгийн хордог тийм төрийн бодлого хэрэгжүүлж тэгээ Монгол сургууль ер нь монголоор хичээл орохоо болсон. Монгол хэлийг зөвхөн гадаад талын хэмжээнд авч үйлдэж байгаа. Тэгээ хэлний орчин юу вэ? Тэгээ монгол хүүхдүүд бол монгол хэл улам муу эзэмшдэг болсон байна. Тэгээ ийм маягаар хэвзээ өөртөө засах автономид ирэх
эрхтэйгээр нэртэй тийм эрхтэйгээр одоо явбал тэгээ өөр Монгол үндэстэн бүр өмсөн мөх нь ойлгомжтой. Тийм учраас хятадын нэг хэсэг байж боломгүй. Тийм. Энэ бол хамгийн буруу шийдэл. За хоёр дахь нь бол хөрш зэрэгэлдээ тийм ээ Монгол улстай нэгсэн улс байгуулах гэж. Энэ талаар бол явахтай ер нь сайхан л да ярих нэгсэн улс байгуулад олуулаа болоод нэгсэн улс байгуулад гэвч ер нь нөхцөл бол бүрдээгөө гэж үзэж байгаа. Миний хувьд ч тэгж үзэж байгаа. Яг би хөлөө хүн амын бүтсэн юу вэ? Дээр нь нөгөө өмнөд монголчууд ч бай, ер нь Монгол улсын иргэдч бай, ер нь ондоорсон шүү дээ. Яг би Орос соёл бол Монгол маш их нэвтэрсэн. Тэ Хятад соёл өөр монголчуудад мэдээж хэрэг бүр их нэвтэрсэн учраас ер нь соёлын хувьд бол нэлээ ондоорсон байдаг. Одоо өөр Монгол ар Монгол хоёр нийлээд монголоор ярихад бол эртнээ хэллэг бол ер нь хэл нэвтрэн л да. Гэтэл орчин үеийн шинэ хэллэг орохоор ер нь тэгээд обзүрс тоол гэдэг юу гэдэг. Ер нь тэгээд нэр томьёо бол шан ондоо болсон юм. Тэгээд энэ ч яах вэ? Нэр томьёоны хувьд бол том асуудал биш. Ер нь ертөнцийн үзэг үзэл нь хүртэл жоохон өөр болсон. Үнэн шүү дээ. Гэтэ өөр монголчууд бол энийг бол хүлээн зөвшөөрдөггүй. Юу найл болохоор бид нар ч яг хуучны монголчийг байн гэж ар монголчуудад харуулах гэдэг их хичээдэг. Одоо жишээлбэл Facebook-оор, TikTok юу гэдэг тийм ээ. Одоо зөвхөн одоо малжих орны хэдэн өөр монгол хошууд монголчуудын амьдралыг харуулдаг. Бид нар морь ундаг, цагаан идэ, бэлддэг, гэрт амьдардаг жишээ нэ. Гэтэ яг үнэн чанартаа өөр монголчуудын тэр бол зөвхөн өөр монгол өмнөд Монголын нэг л хэсэг байдаг. Түүнээ ихэнх нь бол тийм агаар амьдардаг шүү дээ. Тэгээ ялангуяа өөр Монгол сурч, боловсролч одоо оюутнууд бол мэдэн л да. Зүүн орны жирмэн чуулган монголчууд яаж Тунгалааны монголчууд яаж амьдардаг вүлээ? Тийм ээ. Хангай аймгийн Улаан хотын монголчууд яаж амьдардаг вүлээ? Улаан хадын монголчууд яаж амьдардаг вүлээ? Тэд нар чинь харин өөр монголчуудын 80% бүрдүүлдэг байхгүй юу? Тэгэхээр одоо 20-25% бүрдүүлдэг одоо малжих орны монголчуудаар бүх өөр монголчуудын амьдралыг төлөөлүүлээд бид нар Монголоо хуучин Монгол хэвээрэн байгаа гэдэг нэг осондоо PR хийж байгаа. Нөгөө талаар бас хуурж байгаа шиг надад санагддаг шүү дээ сүүлийн үед. Тийм. Яг одоо мэдээж хэрэг би өөрөө хотын хүүхэдэлтэй багасаа Монгол ахуйхаас нэлээ хол байсан. Гэхдээ би өөрөө тийм малжих орны амьдрал, хөдөө талын амьдралыг бол маш мөрөөддөг, харахаараа гоё байдаг. Яагаад гоё байдаг вэ гэхээр манай өвгдөөс маллаж амьдардаг байсан. Монгол гэрт тийм ээ нүүж амьдардаг байсан учраас энэ манай уугуул амьдралын хэв маяг учраас бид нар чин сэтгэлээсээ үнэн голоосоо хайртай дуртай байдаг. Гэхдээ өмнөд монголчууд өөр монголчууд өнөөдрийн амьдрал бол тэр мал амьдраад гэрт амьдраад нүүдэг тийм амьдрал бол байна. Гэхдээ тун цөөхөн хэсэг нь тийм үлдсэн шүү дээ. Тийм нэг цөөхөн хэсгэр нийт 4 сая 500 мянган хүний амьдралыг төлөөлүүлнэ гэж бас болохгүй л дээ. Тий. Өөр монголчууд тийм ээ хаттын иргэшээл очоод Монгол улсын иргэдэд тийм ээ одоо монгол хүн болж харагдуулгаад их л одоо яадаг хичээдэг, мэрийдэг тийм одоо бид нар чинь яг л хуучнараа амьдарч байгаа шиг яг хуучин Монгол байгаа шиг л тийм маягийн одоо юм мессеж өгдөө. Одоо тэр нь бол бас нэг талаар үр хөдөлтэй чих шиг. Гэхдээ тэр нь бас буруу мессеж байдаг юм байлээ. Одоо яагаад бэ гэхээр бүгдээрээ тийм ээ өөр монголчууд чинь нөхцөл байдал нь бол одоо 100% бүгдээрээ монголоор ярихаа болсон байгаа. Нэгтгэх нь. Хоёр дахь нь тийм ихэнхэн бол тийм одоо хятад маягаар гэх юм уу орчин үеийн маягаар амьдардаг болсон бас түүхийн үнэн. Одоо ихэнхэн монголчууд нь тариачин болсон байна. Ихэнхэн нэлээ хэсэг нь хотын иргэд болсон байна. Тий зөвхөн цөөхөн хэсгийн өмнөд монголчууд буюу өөр монголчууд бол тийм ээ малжих оронд амьдардаг. Жишээ Шилэнгол, Алшаа, Хөлбөмбөөрийн Ордос тийм ээ Хөлбөмбөөрийн монголчууд эдгээр бол одоо хуучин тийм ээ нүүдлийн малаж охын
жоохон элементийн хадгалж үлдсэн байдгийг. Гэхдээ бүр өмсөн чөлөөтэй нөхөөнч болсон шүү дээ. Ихэнх бас Монгол гэрт амьдрахаа болсон. Гэхдээ энэ бол нэг сүрхий нуугаад бид нар мал маллахгүй Монгол гэрт амьдрахгүй Монгол дээлэмсэхгүй бид нар Монгол биш гэж тийм үзлий би түүний эсрэг байдгийг. Тэгээ заавал одоо малчин байж байгаад Монгол байна гэж өнөөдрийн өөр монголчууд лавл тэрэл бол одоо амьдралд нийцгүй болсон байт юм билээ. Тэгэхээр бид нар бол үнээрээ сайхан 4 сая 500 мянган өөр монголчууд өмнөд монголчууд одоо өөр Монголд амьдарч байгаа. Одоо хятад улс даяар бол 6 сая монголчууд байдаг. Тэр олон монголчууд бол бүгдээрээ мал маллаа тийм ээ бүгдээрээ морь унаад дявхаа тэгж амьдардаг шүү дээ. Ихэнхэн бол тараачин болсон байна. Ихэнхэн бол одоо орчин үеийн одоо байшин амьдардаг болсон байна. Тий. Зарим хиллэгэн бол нэг хэсэг нь бол хятад их ордог болсон байна. Энэ бол түүх юм уу? Тэгэхдээ энийг бол бидний одоо буруу гэхээс хаашаа бид өнөхөр нөхцөл байдал тийм байдаг учраас тий одоо би заавал ар Монголын одоо ар монголч ялгаагүй одоо Монгол улс ялгаагүй одоо ихэнхэн хотын амьдралтай шүү дээ. Одоо ихэнхэн одоо хотод байшин амьдраа байшин өн хашаа байшин Монгол гэр амьдарч байгаа. Тэгээ хуучин Монгол амьдралаараа амьдарч байгаа хүн бас цөөрсөн шүү дээ. Гэтэ эдгээр Монгол хүн биш гэд хэн ч хэлэхгүй шүү дээ. Заавал байхгүй амьдралаа бид нар монголоор байна гэж тийм ээ. Тийм маягаар амьтны хуурс болохгүй. Тийм. Одоо Монгол гэхээр үзэм чинь одоо алшаа бараг тэгэхэд нь хошуугаа үзүүлдэг. Түүнээс гадна зөндөө хошуу байгаа шүү дээ. Зөндөө монголчууд байдаг. Тэд нар амьдралыг бас бид нар Монгол амьдралыг үзэх ёстой. Одоо жишээ Сэлэнгийн тараачин монголчууд биш гэж хэн хэлэх юм. Тийм учраас бид нар ч Монгол гэхдээ ондоорсон байдгийг зөвхөн бид нар ч биш. Монгол улсын иргэд ч ондоорсон байдгийг. Тэ Монгол соёлд бол маш их Оросын элемент орсон тэр ч үнэн шүү дээ. Тэ өөр Монголд бол яг ч харахгүй хятад элемент маш их байдаг. Би бол тэрийг хүлэн зөвшөөрдөг. Гэхдээ бид нар бүгдээрээ Монгол хүн. Тэ. За 3 дахь одоо сонголт бол тийм ээ. Одоо туурах тусгаар улс байгуулах, өмнөд Монгол улс байгуулах. Энэ бол миний хувьд бол хамгийн зөв шийдэл үзэж байгаа. Зөвхөн бид нар хүсэх тийм ээ хүсэх юм уу хүсэхгүй байгаа. Тэг яагаад вэ гэхээр өмнөд монголчууд одоо хятад байгаа монголчуудын бүгдийг өмнөд монголчууд гэж нэрлэдэг. Бид нар өмнөд монголчууд бол 6 сая гаруй байдаг. За түүний дотроос 4 сая 500 мянган өөр Монголын өөртөө засаг оронд амьдарч байгаа. Түүний хил заргаа хар мөрөн Хэрүнжан мөж, Гэрийн мөж, Леонин мөж өшөө Шинжангийн өөртөө засаг орон Хөхнөөр дээд монголчууд өшөө Хөөби мөжид маш их одоо монголчууд тархан суудаг. Ер нь тархан тараад явсан ч биш. Ерөөсөн Монголын уугар нутгийг хятад тастаад авсан. Тэр ихэнх хүмүүс нь бас Монгол алдаагүй. Жишээ Шинжааны Бортал, Баянгол, Хавх сайрын монголчууд байна. Өшөө дээд Хөхнөөрийн дээд монголчууд байна. Гансү мөжийн Сүүбэний монголчууд байна. Одоо Леонин мөжийн нөгөө Фүшинэ тийм ээ монголчийн хошууны монголчууд байна. Харчин зүүн гарын хошууны монголчууд байна. Гэрийн мөжийн дөрвөд хошуу байна. Дөрвөд хошуу хар мөрөн мөжид байна тийм ээ. Гэрийн мөжид горлос хошуу байна тийм ээ. Бүгд монголчууд байдгийг. Эдгээр бол бас нэг 2 сая очин байдаг. Тийм учраас бид нар бол хүнээ нууц бол хангалттай байгаа. Одоо иргэн бид нар бодхос санахад Монгол улс тийм ээ туурах тусгаар улс байгуулж яхад 600 мянган хүн амтай байсан л да. Гэхдээ одоо олон улсын нөхцөл байдлыг тааруулаад геополитикийн тоглолтын дунд улсаа байгуулж чадсан. Өнөөдөр бол 3 сая 600 мянган хүн амтай болсон. Олон улсын хүлээн зөвшөөрсөн юм бие даасан улс болсон. Харин өмнөд монголчууд яг тухайн үеийн одоо улс байгуулж байгаа ар монголчуудыг бодвол тийм ээ одоо хүн амын хувьд бол хамаагүй их байдаг. Соёл боловсролын хувьд бол хамаагүй дээр болсон байдаг. Жишээл бүгдээ хятад бичгтэй болсон. Хятад бичгч нь бид нар дургуултай. Гэхдээ
хятад бичигч маань дэлхийн том бичгийн нэг багхгүй юу. Энэ чинь бол бид нарыг давуу тал яг мэдээлэл авахд бас л том хэл багхгүй юу. Хоёр дахь нь Япон хэлтэй хүн маш их байдаг. Өөр монголчууд англи хэлтэй маш их байдаг. Тэгэхээр бид нар бол хүнээ нөөц бол хангалттай байгаа. Тий. Гэтэ соёлын хувьд бол аль нь ондоорсон байдаг. Энийг бол хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм учраас бид нар бие даасан турах тусгаар улс байгуулахад бол илүү зохимжтой гэж боддгийг. Дээр нь бид нар турах тусгаар улс байгуулахад тийм ээ Америкийн, Японы бүр цаашлаад Монголын дэмжлэгийг авах болон гэж миний хувьд бол итгэж байгаа. Яагаад вэ гэхээр одоо өөр монголчуудын хувьд бол мэдээж хэрэг мал аж ахуй байна, тараалан байна, өшөө нүүрс маш их байдаг. Түүнээс гадна хамгийн өнөөдрийн дэлхийн хамгийн одоо ховор элемент гэдэг нэг юм байдаг. Ховор элементийн одоо дэлхийн нөөцийн 23% бол хятад эзэлдэг. Хятад улсад байдаг гэж үздэг. Харин Өвөр Монголын ховор элемент нь бол хятадын 87% эзэлдэг мэлээ. Тэгэхээр ховор элементийн нөөц нь бас тэр боловсруулах үйлдвэрлэлчээр ер нь Өвөр Монголд бол байдаг. Тийм болохоор ер нь Америкууд, Япончууд бол энийг бол шохор сонирхгүй хэцэж байхгүй. Тийм учраас бид нар бол одоо үн цэнтэй холбоотон байх тийм нэг боломж бол байдаг гэж миний хувьд бол харж байгаа. За нөгөө талаар Монгол улсын хувьд бол Монгол улс бол 3 сая 600 мянган хүн амтай. Одоо 1 тэрбум 400 сая гэж ярьдаг. Тэгээ тийм их байхгүй л да. Би дараагийн талаар нэг нэвтрүүл ярина. Бэлдэн тийм. Ер нь тэрбум гаруй хүн амтай хятад улсын өмнө бол жижигхэн цөөхөлөө байдаг учраас тийм ээ уудам нутагтай сая 500 мянган хавтгай дөрвөлжин километрийн нутагтай учраас өөрийгөө хамгаалахад маш их хэцүү учраас маш их айдастай. Өнөөдөр ялангуяа Орос Украины дайнаас хойш бол Монгол улсын иргэд бол нэлээд тийм төгшүүртэй ажиглаад их юу төгшүүртэй байдаг. Одоо нэг фейсбүүкээр юу мэдэрдэг л та. Тийм яг бол Монгол улсын эдийн засаг хятадаас бүрэн хамааралтай болсон. Харин өмнө тал нь тийм ээ Бамбай улс өмнөд Монгол улс бий болчихвол Монгол улсын хувьд бол геополитикийн хувьд бол маш их ашигтай Бамбай улс болдог байхгүй юу. Тийм учраас яг нөхцөл нь бүрдвэл Монгол улсын төв засан газар тийм ээ энэ өмнөд Монгол бол бодлого явуулах хаа би бол бодож байгаа. Өнөөдөр бол мэдээж хэрэг бодлого явуулна гэж хэн ч ярихгүй л дээ. Америкч ярихгүй, Японч ярихгүй. Гэхдээ өмнөд монголчуудын хувьд бол одоо хятадын одоо хүзүүн дээрэн сууж байгаа ийм байршлын хувьд бол ер нь ийм нэг улс байгуулад энэ ховор элементээ бид нар барьцаалаад тийм ээ одоо түнштэй хамтарч эзэмшүүл ер нь тэгээд улс байгуулж болохгүй гэсэн тийм бол байхгүй дээ. Миний хувьд бол харж байгаа. Тэр нь Монгол бол өмнөд Монгол улс байгуулахад бол хүн бол байна. Дэд бүтц бол хангалттай бүтээгдсэн байдаг. Хүн болгоо мэдж байгаа. Зам харгүй, төмөр зам юу вэ тийм ээ? Тэр байрлал. За нөгөө талаар ер нь байгалийн нөөц бол маш ихтэй. Одоо жишээл ордсын нөөц гэхэд хятад улсыг бараг хангаж байгаа шахуу байж дээ. Тийм. Өшөө одоо олон улсын геополитикийн ашиг сонирхол том улсуудын геополитикийн сонирхол тийм ээ нийцүүлж чадвал бид нар улсаа байгуулах бүрэмсэн үндэстэй, бүрэмсэн чадамжтай байдаг гэд миний хувьд бол бодож байгаа юм аа. За дараагийн нөгөө бас нэг жоохон юм ярьчихгийг бодож байгаа. За нэг өвөр Монгол хүүхэн тийм ээ тэр серб нөхөртэй тэр нэр усан би сайн судалсангүй одоо судлаач яах вэ? Ер нь ойрмжтэй нэг өвөр Монгол хүүхэн байна л да. Тий. Одоо нөхөр нь Монгол үндэстэн бол хятадын 56 үндэстний нэг гэж бичсэн гэд Монгол даяар одоо игдүүцсэн. Ингэж одоо бичих юм бол буруу л да. Яагаад бэ гэхээр тэр дэлхийд тийм ээ одоо Монгол үндэстэн бол хятадын 56 үндэстний нэг гэж тэр зарлаа бичээ тийм хэрэгтэй ч үгүй ч тийм ээ. Ер нь тэгэд явах хэрэг байхгүй. Тэр бол буруу гэж би бол тэрийг бол зөвшөөрч байгаа. Гэхдээ одоо хүмүүс бол Монгол үндэстэн бол хятадын одоо хятад одоо Жун хаамын зүгс хятадын одоо үндэстний нэг гэж энэ төр игдүүцтэй. Яагаад бэ гэхээр
өөр монголчууд бид нар бол өөр хоорондоо хэдэж өөрийгөө өөр монгол би өөр монгол гэж хэзээж ярьдаггүй. Би монгол хүн би монгол үндэстэн гэж ярьдیں۔ Тийм. Одоо хятадаар бол зарим би мөнгө зөв гэж ярьдаг болохоос би бол өөр монгол хүн хэзээж тийм хүн ярьдаг. Монгол хүн бол хэзээж тэгэж ярьдаггүй. Тийм болохоор монгол үндэстэн гэдэг одоо ийм нэг үгэн дээр бол Монгол улсын иргэд бол маш эмзэглэж байгаа. Гэхдээ яг өөр монголчуудын хувьд бол хятадуудын хувьд бол монгол үндэстэн гэхэд ерөөсөө өөр монголчууд тийм ээ одоо өмнөд монголчуудыг л хэлж байгаа. Түүнээс биш одоо Монгол улсын иргэний бол 56 үндэстэн гэж тийм ярьдаг өөр монголч байхгүй, тийм ярьдаг хятад хүнч байхгүй. Харин хятадууд бол яг Монгол улсын өөртөө нэгтгэх сонирхол байгаа. Ер нь хэзээж буцааж авах ёстой гэдээ ярьж байгаа болохоос биш. Яг одоо Монгол үндэстэн Монгол улсын тийм ээ 56 үндэстний нэг гэж хэзээж тэгэж ярьдаггүй. Энэ бол бас нэг одоо ярих ёстой юм байна л да. Гэхдээ тэр гадаад нөхрөнч бай, тэр өөр монгол хүүхэнч бай. Монгол үндэстэн бол хятадын 56 үндэсний нэг гэж тэр англи хэлээр гадаад тэгээ ярьж явах нь энэ бол буруу л да. Энэ бол буруушах ёстой. За хоёр дахь нь одоо нөгөө монгол хүүхэн л да одоо өөр монгол хүүхэн л да. Тэр одоо монгол дээлэмсээр хятадаар ярьдаг асуудлаа хүмүүс баях одоо дүүцэж байгаа. Гэхдээ би бол одоо энийг бол би бол ойлгож байгаа. Ягаад гэвэл өөр монголчуудын хотын иргэн зарим эсвэл монгол сургуульд дамжаагүй тийм өөр монголчууд тийм ээ. Ер нь хамгийн одоо сайн ярьдаг хэлэн бол хятад хэл байдаг. Тийм болохоор хоорондоо ярихад хятад хэл нь илүү амар байдаг учраас нэгдэх нь хятадаар ярьдаг тийм ээ амар учраас. Хоёр дахь нь бол хятадаар ярьж тийм ээ юу одоо TikTok ч үлээ TikTok хийгээд тэг одоо бяцхан жижиг бичлэг хийгээд хятадуудад зориулсан учраас тийм ээ тэр хятадаар ярих шаардлагатай. Тэнд бол нэг сүрхий амар эмзэглэг бол энэ бол илүү зан гэж бодож байгаа. Тийм. Яг хэл бол хэл шүү дээ. Яг бол хүн болгоон тийм ээ одоо зөвхөн өөр монголчууд ч биш. Монгол улсын одоо гадаад төрсэн хүүхдүүд монголоор ер нь чөлөөтэй ярьдаг нь хэд билээ. Бид бол мэдэн шүү дээ олон жил гадаад амьдарч байгаа. Монгол хүүхдүүд бол ер нь тэгээд гал зуухны хэлтэй л сууж үлдэж байгаа. Ерөнхийдөө бол ойр одоо хэдэн үг илүү ярахаар ойлгохгүй тийм л байдаг шүү дээ. Тэгэхээр тэдний бол заавал одоо 100% монголоор ярьгээд тэгэхгүй бол одоо монгол хүн биш гэд тэгэж ярих нь бас арай одоо хаашаа буруу гэж хаашаа тийм буруу байна л да. Тийм байна. За тэгээд хятадын далбаа өргөдөг нэг юм байгаа. Одоо хятадын далбаа бариад за одоо нөгөө хүүхэн болоо тэр нөхөртэйгээ өөр Монгол амьдарч байгаа миний хувьд тэгээ хойлож байгаа. Тэгээд тэр хятад улсад хятадаар яраад Монгол дээлэмсөд хятад далбаа барих бол яг тэ одоо зөв гэж дэмжих нь хаашаа байдаг. Гэхдээ тэр хятадуудын мөн олохын төлөө тэндэн тааруулаад доосон тааруулаад хийж байгаа бол бая явахтай тэгээд зөв буруу хэлэхгүй тэгээд нүдэн анаад өнгөрөөж болно гэж миний хувьд үзэж байгаа. Харин гадаадд тэр хятадын далбаа молгоо үлгэж байгаа барьж байгаа энэ бас тийм ёстой буруу байна л да. Би эдний бичлэгийг хараагүй харыг манай ихнэр хар гэсэн зэ ашиг харааж явах хөтэ ер нь гадаад хэрвээ далбаагаа барьсан мөн маш буруу. Яагаад бэ гэхээр тэр далбаа барь гадаадд би хятад улсын нэг гэдэл зарлж явах нь бол ямар хэрэгтэй гэдэг. Хэнд хэрэгтэй гэдэг. Яг тэр харин хужаа нартанд тааруулаа тэнд нь одоо хятад яраад далбаан бараад мөнгө нь олж явал нэг өөр хэрэг тийм байгаа үстэй. За тэгээ нэг бас нэг монгол хүүхнүүдийн Монгол улсын иргэдийн бүгдийн гутаалаад оромжлолоо. Тэр бол яг хөө тэр би бол тэрийг чинь одоо гутаасан зөв гэж хэлэхгүй. Гэхдээ хүн бухимдсанаа юу ч хэлж болно шүү дээ. Энийг бол яг ойлгож болно гэж бодож байгаа. Тийм. Зарим Монгол улсын иргэд нөгөө энэ хоёрыг Монгол дээлэмсэж байгаа тийм. Одоо манай Монголын дээлэмсэж байгаа одоо яадаг гэж ярьд юм бэл. Энэ бол ястай буруу шүү. Монгол дээл бол зөвхөн Монгол улсын иргэдийн одоо уламжил биш, өөр монголчуудын ч уламжил байдаг. Яг тэр нөгөө загвар дизайн бол Монгол улсаас дуурайсан сурцсан юм бол байгаа. Энийг бол би үгүйсгэхгүй. Тийм. Гэхдээ Монгол дээл бол ер нь нийт монголчуудын
үндэсний хувцас шүү гэж хэлнэ. Одоо тийм нөө түүнээс биш. Одоо нөгөө 90 оноос хойш 90 оноос өмнө Монголын уламжлалт хангах ухаан Монгол байхгүй байсан шүү дээ. Анх бол Монгол уламжлалт хангах ухааны Өвөр Монголоос багш нар одоо Монгол Өвөр Монголын бүх томчууд ирээд хичээл заасан л да. Тэгэхээр энэ чинь манай Өвөр Монголын хангах ухаан гэж ярих тийм хэрэг байхгүй шүү дээ. Тий? Бас нөгөө Монгол бичигч байна. 90 оноос өмнө энэ Монгол улсад хэдхэн профессор монголоор бичдэг хэрэглэдэг, уншдаг байсан баг. Ихэнх бол мэдэхгүй шүү дээ. Гэхдээ энэ бичигч манай Өвөр Монголын бичиг гэж хэлэх ёсгүй шүү дээ. Тийм байгаа үст. Түүнтэй адил байхгүй юу? За бас нэг самба мамбо юу дээ янс Монгол элемент шивсэн тийм нэг юм хүмүүсийг эсэргүүцэж байна. Янз янзаар тайлаад би зархаар уншаагүй. Үнний ярихад тийм ээ тэр Монгол хүүхэн тий өмнөд Монгол хүүхэн буяраа дүүрэн Монгол элемент шивүүлсэн байд юм билэ. Тэгээд алтан самбо бичгийг тийм ээ дүрсий бас цөөжөндөө шивсэн байдаг. Энийг хараад би бол энэ хүн бол Монгол сэтгэлтэй байна гэд ботсон байдаг. Яагаад вэ гэхээр хэн одоо Монгол улсыг дарамжлах гээд тийм олон бичиг зураастай самбо бичиг цөөжөндөө шивдэв. Наа хүн чинь Монгол сэтгэлтэй, Монгол талтай, Монгол улсад талтай учраас тэгж байгаа. Тийм энэ дөр нэг буруу одоо энд нь өхөр зурсан, тэнд нь юу өвөр гарсан гэх тийм тэнэг юм ярих ёстой хэрэг байхгүй. Наа хүн чинь Монгол сэтгэлтэй, харин монголоор муу ярьдаг юм бэлээ. Тийм. Гэхдээ тэр шивсэн дээр одоо янз өвөө хаян гэдэг чинь тэнэг байхгүй юу? Тэр бол ёстой буруу шүү. За өвөр монголчуудын асуудал дээр би бас нэг ярих гэсэн юм аа. Өвөр монголчууд одоо 3 янзын төвшин байд. Яг хятадуудыг яраагүй шүү. Зөвхөн монголчуудыг ярьж байгаа. Өвөр монголчууд бол 3 төвчний өвөр монголчууд байд юм байл. Нэгдэх юм бол тийм ээ. Хятадын одоо дараангүй хэлий. Хятадын харайнд орсноо хүрэн зөвшөөрөхгүй. Энэ нэг бүлэг хүмүүс байд. Одоо манай хамгийн алдартай хадаа байна тий. Одоо манай хуучин багш байна. Гадаад одоо манай Тэмцэлт ах байна, Инхбат байна, манай Дайчин байна, олон хүн байна шүү дээ. Тэгээ энэ нэг бүлэг хүмүүс байна. Ерөөсөө хаттыг одоо Өвөр Монголын одоо колоничлсан, эзэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй нэг бүлэг хүмүүс байна. Энэ нь бол тийм их гэд би хэлж чадахгүй. За хоёр бас нэг бүлэг хүмүүс байна. Энэ нь бол би өөрийгөө монгол хүн гэж мэддэг, Монголын хөв заяанда санаа зовдөг. Гэхдээ одоо хөв заяанда эвлэрсэн байдаг нэг бүлэг хүмүүс байдгийг. Одоо яалттай билээ гэдэг одоо бид нар ийм л болсон гэдэг нэг бүлэг хүмүүс байд. Сөхөөдүүд малчид тийм ээ тараачингууд бүгд ийм байдалтай. Ийм хүмүүс маш их байд. Ийм хүмүүс чинь одоо сайн нөгөө хүн болгоно муу хилдэг тэр хүүхэн чинь бас ийм бүлэгт ордог бохоо. Ийм бүлэгт ордог хүмүүс нь монгол хэл сай тайж бол монгол хэл муу тайж байдаг. Тэгээ эсэргүүцдэг ч ялгаагүй. Одоо монгол хэлгүй тийм эсэргүүцдэг нэг бүлэг хүмүүс байдаг. Тийм. За бас нэг бүлэг байд. Энэ бол яах вэ? Нөгөө хятад Монгол ялгаагүй гэсэн тийм нэг бүрмсэн сэтгэл зүрхэн, бие махбод нь бүгд төр уулсан. Монголоор ярьдагч бай ер нь тэгээд яах тэгээд хятад тэртээ дөргөө бид нар иймэрхүү заяа тийм одоо тэгээд дуус гэдэг тийм бүлэг хүмүүс байд. Тэгээд бүрмсэн дууссан тийм хүмүүс байд. Ерөнхийдөө өөр монголчууд ийм нэг 3 бүлэг хүмүүс байд юм аа тийм. Тэгээ өвөр монголчууд явахтай хөв заяа ийм болсон одоо заримдаа бас үр хөдөлтэй юм да. Би заримдаа өөрийгөө ботхороо бас хаяа бухимдан хаяа гонигтэн тийм. За бас нөгөө комментээр нөгөө одоо бүдүүн өнхөгийн мах иддэг одоо нөгөө хүзөөнд боосон махын иддэг юм чинь маш их одоо сөрөг бичдэг комментууд бол Монгол улсын иргэд бичдэг юм байлээ. Гахаан хаш идлээ, хөтөл ясаа заваа, хөтөл юу гэж хожаа гэд янз янзаар ярьдаг юм байлээ. Тэгэхээ бол би ганц удаа бичлэгээ сонсчихсан. Энэ хүн монголоор аягүй цэвэрхэн ярьдаг цахар хүн байдаг. Гэтэ амьдралын эрхээр юм хийгээд бүтээг учраас тийм ээ одоо ийм нэг бизнесийн арга олсон. Энэ бизнесийг бол монгол хүний гутаан гэдгээд хийгээгүй гэж би бол бодож байгаа. Тэр өөрөө бас монгол хүн учраас монгол хүний гутаан гэж тийм зорилготой юу л байх. Гэхдээ тэр хүн бол хятадуудад зориулсан, хятадаа ярьдаг тий. Хятадууд нь одоо зан хараах тэр тэндэн тааруулж тийм ээ маш их тийм заваа ховдөг иддэг тийм юм бичлэг маш их тавьсан байлээ. Тэгээ Монгол улсын иргэд бол монгол хүнийг гутааж байгаа гэж бодож байгаа.
Тэр бол буруу шүү. Тэр бол Монгол улсын иргэний гутаан зэтгэж тавихгүй. Тэр бол зөвхөн өөрийн амьдралаа бодоод тийм ээ бизнес хийж байгаа. Бизнес хийж байгаа хүн бол хятадд зориулсан учраас хятадын одоо зан характер, хятадын бүх юмныг тааруулж хийж байгаа учраас тэгэж идэж тэгэхэд завднаас нь тосгоочдөг баг. Гэхдээ энийг Монгол улсын иргэх хөндлөнгөөс ороод одоо монголчуудын доромжлоо тэгээд тэр бол эрүү зам шүү. Яг бол энэ бол хятадаар ярьж байгаа одоо ютубер биш тийм TikTok хийж байгаа тийм юу гэдэг. Тэр хүмүүс чинь өөр одоо доромжилж байгаа бол өөр монголчуудыг доромжилж байгаа болохоос биш Монгол улсын иргэд ямар ч хамаа байхгүй. Гэтэ яг та зарим эмзэглэж байгаа да хятадын Монгол гэж эмзэглэлт юм байл. Одоо хятадын Монгол гэж миний хувьд бол бас маш их дургүй үстэй. Гэхдээ өнөөдрийн хувьд бол яг л хятадын Монгол шүү дээ. Эсвэл хятадын өөр Монгол эсвэл хятадын Монгол гэж хэлж шүү дээ. Өөр яах вэ тэр? Өөр хэллэг байхгүй. Тийм болохоор энэ дөр нэг их амар шаналаад одоо тэнэд бухимдах хэрэггүй гэж бодож байгаа. Зарим бол өөр монголчууд тийм ээ өмнөд монголч бүрээс уусвал санаа амар гэж тийм нэг үн айстай надад санагддээ шүү дээ. Одоо зарим тэгэж бодоагүй ч магадгүй. Би бол зарим тэгэж боддیں۔ Ягаад бол наад маань буруу хийж яаг гэн одоо яад гэдэг. Одоо манай ихнэр хүртэл надад ярьдیں۔ Заавал туг барих хэрэгтэй юм уу гэнэ. Тэр туг тэр амьдарч байгаа хүний эрхний ямж байгаа туг барих байтугаас юу барих гэсэн барина шүү дээ. Гэхдээ тийм нэг зовлон бол одоо эрх чөлөө алдаагүй арт хүмүүс бол ойлгохгүй л да. Тийм туг барих нь зөв гэж би хэлэхгүй. Гэхдээ одоо наадам хийхин тулд наавал чи туг бараа. 1000 туг тараачгаа барь гэж л барина шүү дээ. Тэрийг би бол ойлгож байгаа. Гэхдээ одоо ютубер хийж байгаа эсвэл гадаад ертөнцид амьдарч байгаа тийм хүмүүс улаан туг хятадын улаан тугийг барин тэр өстэй болохгүй шүү. Тэр өстэй хуцфаа гэж шүү дээ. За тиймэрхүү юм хөдөн сэдвээр ярихсан юм аа. За өөрч бэлдсэн юм байхгүй. Одоо өнөөдрийн нэг одоо бичлэг үгээр төгсөё. Баярлалаа анхаарал тавьсан. За